Энэхүү сургалтын зорилт нь сургалтад хиймэл оюуныг ашиглах 10 гол арга зүйг судлах болно. Google AI боловсролын салбарт зориулсан хиймэл оюун ухаан. Gemini ноутбук гэлэмийг танилцуулж байна. За үн төлбөргүй, аюулгүй өсгөгч. Хиймэл оюун ухааны дараах хэрэгслүүдтэй танилццгаая. За хичээл төлөвлөх, суралцах, материалыг ялгам боловсруулах, агуулга, хураангуйлах зэрэг зориулалтай. За Gemini AI-тай танилцъя. За өөрийн их сурвалжид сулгуурласан хиймэл оюуны тусламжтайгаар ямар ч зүйлийг ойлгож судлах чадвартай ноутбук гэлээтэй танилццгаая. За Gemini багшийн туслахыг хэрхэн үүсгэхийг харцгаая. За Gemini-ийн тусламжтайгаар цагийг хэмнэн, сургалтыг хувь хүндэн ойртуулна, за бүтээлч байдлаа хөгжүүлнэ, сурагчдыг илүү ихтэй сурцахад нь туслана. Энэ бүхнийг та өгөгдлийг нууцлалтай аюулгүй байдал хадгалан хийх боломжтой юм аа. Gemini илүү их бүтээхэд танд тусалж чадна. За багш нарт, сурагчдад, бусдад тийм ээ. За энэ ингээд өдөр тутамд хийгддэг бүх агуулгуудад нь бол туслахад бэлэн байна. Заах, сурах, ажиллах арга барилаа Gemini app-ын тусламжтайгаар шин шатанд гаргахад та бэлэн үү? За Gemini-ийн хувийн туслахыг үүсгэхдээ шинээр чатыг эхлүүлэх боломжтой. За James-ийг шинээр үүсгэснээр хувийн туслахаа хөтлөх боломжтой. За ингээд заавруудаа файл байдлаар нэмэх боломжтой. За мөн промптоо бичих талбар харагдаж байна. За заавраа бичиж өгснөөр ингээд бас ярьж оруулах бас боломжтой. Текстээр оруулах боломжтой. Gemini-д зааварчилгаа өгөх промпт хиймэл оюун ухааны чатботтой харилцахын тулд бичдэг заавар эсвэл асуулт юм. Таны бичсэн промпт нь хариултыг ямар байхыг тодорхойлоход маш чухал үүрэгтэй. Промпт бичгэд хэрхэн хандах вэ? Промптыг шинээр зохиох, яран явцад хөгжүүлэн баяжуулах, асуулт санааг ашиглан гэмзгүүрүүлэхэд ашиглана. За анхаарах зүйлүүд нь гэвэл хамгийн сайн үр дүнд хүрэхин тулд промптоо сайтар боловсруулах, тодорхой нөхцөл, контекстыг өгөх хэрэгтэй. Хиймэл оюун ухаан ашиглаад хүссэн үр дүндээ хүрэхгүй байх нь заавраа буруу эсвэл ойлгомжгүй өгснөөс болдоо. Хэрхэн сайн промптыг бичих вэ? Энгийн, сайжруулсан, хамгийн сайн гэсэн промптууд байна. За жишээлбэл 9-р ангийн биологийн хичээлийн санаа өгөөч. Энэ бол энгийн. Энэ заавар яагаад хангалттай вэ гэвэл энэ бол тодорхой бус байна. Сэдв нь тодорхойгүй, ямар төрлийн ажиллагаа хэрэгтэй эсэх нь мэдэгдэхгүй, сургалтын зорилго тодорхойгүй. За сайжруулсан хэлбэрийг харъя. 9-р ангийн сурагчдад ДНХ-гийн тухай заах 3 төрлийн үйл ажиллагаа санал болгох. За энэ заавар яагаад арай дээр вэ гэвэл сэдвийн хүрээг навьяасгаж санал болгох санааны тоог зааж өгсөн байна. Гэхдээ сургалтын дизайны хэв маяг, хичээлийн хэлбэр, лаборатори, судалгаа, хамтын ажиллагаа зэргийг тодорхой бичээгүй. За хамгийн сайн промптыг тэгвэл яаж бичих вэ? Гэвэл чи 9-р ангийн биологийн багш сурагчдад ДНХ-гийн бүтэц ба үүргийг танилцуулах зорилгоор дараах 3 төрлийн хичээлийн санааг гарга. Интерактив лаборатори, асуулт, эрэлт суурилсан судалгаа, хамтын бүтээл төсөл гэж бичвэл хамгийн сайн промпт болно. За тэгвэл энэ нь яагаад хамгийн сайн юм бэ? Гэвэл Gemini-д гүйцэтгэх үүрэг тодорхойлогдсон. Зорилтод бүлэг ба түвшин нь тодорхой. Суралцах тодорхой зорилт тавигдсан. Мөн хичээлийн хэлбэрүүдийг нарийн заасан тул үр дүн нь илүү оновчтой байна. Чанартай промпт зааврын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд. За дүр буюу үүргийг заавал өгнө. Gemini-г ямар үүрэг гүйцэтгэх хүсэж байгаагаа тодорхой заана. За даалгавар өгөхдөө ямар зүйл дээр тусламж хэрэгтэй байгаа тодорхой бичнэ. Нарийн хүсэлтийг хэдэн хэсэгт хуваана. За форматн дээр нь хариултыг ямар хэлбэрээр авахыг хүсэж байгаагаа зааж өгнө. За нөхцөлийн хувьд бол хүнд зорилттой бүлэг нь хин юм бэ те тэр хязгаарлалтын заавар тогтоож өгөх ёстой. За жишээлбэл холбогдох мэдээллийг өгнө, эмзэг мэдээлэл оруулах байхыг анхаарна. За хүсэж буй хариулт ямар байхыг илүү тодорхой болгохын тулд жишээ оруулах хэрэгтэй. За промпт шинээр зохиохдоо
За энгийн хувилбар. Бага ангийн сурагчдад зориулсан шүлгийн хичээл заах аргуу санал болгох. За тэгвэл сайжруулсан хувилбаруудыг бүгдээр харцгаая. За дүүргийн хувьд болохоор чи бага ангийн сурагчдад унших, бичих чадвар олох чиглэлээр мэргэсэн багш гэж зааж өгнө. За даалгавар дээр нь болохоор 3 дугаар ангийн сурагчдад зориулсан шүлгийн бүтцийг ойлгуулах хичээл заах гэж байна. За зорилт нь тэгвэл хинд юм бэ? Сурагчид унших төвшингийн хувьд ялгаатай, зарим нь анхан шатанд байгаа гэдгийг зааж. За нөхцөл буюу хязгаарлалтаа тогтоохдоо хичээлийг тоглоомоор дамжуулан заах арга, хамтран шүлэг зохиох, дасгал, визуал хэрэглэгдэхүүн зэргийг санал болгож өгнө гэж бичнэ. За форматыг авахдаа ямар форматаар авахыг заахдаа хариултаа хялбар хэллэгтэйгээр жагсаалт хэлбэрээр өгнө гэж бичвэл энэ бол сайн промпт болж чадна. За промптыг шинээр зохиохдоо за чи бага ангийн сурагчдад унших чадвар олгох чиглэлээр мэргэсэн багш 3 дугаар ангийн сурагчдад шүлгийн бүтцийг олох хичээл заах гэж байна. Сурагчид унших төвшингийн хувьд ялгаатай, зарим нь анхан шатанд. Хичээлийг тогтмол тоглоомоор дамжуулан заах арга, хамтран шүлэг зохиох, дасгал, визуал хэрэглэгдэхүүн зэргийг санал болгож өгнө. За хариултаа хялбар хэллэгтэй чагсаалтаар өгнө гэдэг ингээд хариултаа дугаарлсан бүснэх зэрэг форматаар гарга гэж заавар өгч болно. За ингээд заавар өгөх юм бол зааврын хариуд гарч ирэх хариултуудын гарч ирж байна. За ингэж промптаа бичиж өгснөөр хариулт нь дараах байдлаар гарч ирж байна. За промптод нэмэхэд тохиромжтой өгүүлбэрүүд байдаг. За жишээлбэл x-ийг 5 настай хүүхдэд тайлбарлаж байгаа мэт тайлбарлаач. X-ийн талаар жишээ тал өгөөч. X-ийн хүрээнд ойлгох гол сэдвүүд юу вэ? За X-ийн давуу болон сул талуудыг чагсааж өгөөч. За энэ чадварыг сайжруулахын тулд анхаарах ёстой 5 гол зүйлийг гаргаж өгөөч. Гэвчлэнгээр ингээд промптуудаа нэмэхэд тохиромжтой юм өгүүлбэрүүд бас байдаг. За промптыг шатлан хөгжүүлэх боломжтой. За эсвэл эхний промпт бол норд байдлаар байж болно. Дараа нь туршиж өгнө тест хэлбэрээр. За ингээд промптоо дараа нь дахиад засварлана. За ингээд нэг үе шаттайгаар циклээр промптоо хөгжүүлэх боломжтой. За эхний буюу нөгөө энгийн хувилбар нь болохоор дунд ангийн сурагчдад зориулсан сонирхолтой түүхийн хичээлийн сэдвийг санал болгох гэж бичгээд сайжруулсан байдлаар харах юм бол чи дунд ангийн түүхийн багш хичээлийн сэдв эртний Египтийн өдөр тутмын амьдрал сурагчид багийн болон бодитоор оролцдог даалгавар дуртай бүтээлч арга санал болгох. За ингээд сүүлд нь чанартай 5 бүрэлдэхүүнтэй промпт болгож бичихийн тулд ингэж бичнэ. За та эртний соёл идэвхтэй сургалтаар нэгсэн түүхийн багш 11-ээс 12 насны сурагчдад зориулан эртний Египтийн талаар багийн бүтээлч 2-оос 3 арга санал болгоо. Хариултаа тодорхой заавартай чагсаалт хэлбэрээр бичиж өгнө гэд ингээд өгчих юм бол энэ бол сайжруулсан, засварлсан. За тэгвэл энэ дээр ингээд өөрийнхөө даалгаврыг бичиж өгнө.